бүгдээрээ чимээ зөвлөсөн гэхээр Хайрын Бурхны цэгнээ энэ цаг үеэд бид нарыг чөлөөлж өгсөн баярлалаа. Бидний сэтгэлийг тань руу хандаад танаас ирдэг хайр, хүч бүх юмаа хүлээн авах боломжтой болгож өгөөч. Өөр юм бодохгүйгээр зөвхөн танд анхаар тавиад танд зориулдаг цаг болгож өгөөч. Бидний мөргөлийг та хүлээн авах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, өргөл хандвийн цагаан эхлээд бүгдээрээ хамтдаа бичлэг үзье. Хайрын хэл. Хайр бол өөрт усын хамч юмсан дэлхийн хэл бөгөөд хайр бид бүгдийг нэгтгэдэг. Гэхдээ бид тэрхүү хайрын хэлийг хэрхэн илэрхийлэх ёстой вэ? Яахан бидний эцэг өөрс минь үг хүлээр биш, харин үйлчлэлээр болон үнээр хайрлцгаая хэмээн загсан. Хайр үйлчлэлээр хамгийн сайн илрэн харагддаг. Мөн Бурхан өгөх замаар өөрийг хайраар харуулсан. Учир нь Бурхан ертөнцийг ихэд хайрлсан бол түүнд итгэдэг хүн мөхгүй. Хайр алхахын тулд цорын ганц бүгээ өгсөн. Түүний жинхэнэ хайр ба өгөх зэрэгцэн оршдог. Бид Бурханыг үнэхээр хайрлав. Бүх амьдралынхаа туршид өргөл өргөх замаа түүнд хариу барьдаг. Мөн Бурханы үг түүнд дотор хайр хязгаар оршиж байгааг харуулдаг. Энэ нь ядуусыг халамжлах. Түүнд 11 болон өргөл өргөх зэргээр илэрхийлэгдэх болно. Бид Бурхан бүхнээ зориулахдаа өөрсдийн эзлээ адагт тавьж Бурханыг нэгдүгээр тавь болтугаарай. Миний өргөнд хоол хүнс байхын тулд бүгдийг 11-ийг агуулгад авчив. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж та нарын төлөө ивэлийг хальтал эсхийн талаар амийг одоо үгээр шалгадж түмэн зэргийн эзэн найдаж байна. Yeah.
бүхий л 11-ийн бүхэн болгонтэй хамтаж өгөөрэй. Тэгээ бас өгч чадаагүй хүмүүстэй бас хамтаж өгөөрэй. Тэдгээр хүмүүсийг бас дараа 7 хоног бас өгөх боломж бололцоор та ивэж өгөөрэй. Тэгээд энэ мөнгөнөөс хэрэгцээтэй газраа хэрэгтэй хүндээс өгөх туслаарай. Бүхий л бас юмэн гişүүд бүтэн хамтаж өгөөрэй. Энэ зүйлсийг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Паул Ромын шоронд харагдаж байхад түүнд зөндөө цаг байдаг байлаа. Инглиш гэр гадуур явж Иесусийн талаар бусдыг чадаагүй учраас ирээдүйн сүмүрдэг туслах маш олон дахиад бичсэн. Тийм ээ. Чи сайн танаас байна шүү. Нэгүслэр хаандар эцгээр аварсан гэж илгээр захиандаа Паул үтсэн байдаг. Гэвч Инглиш башаа би юу гэж байгааг нь ойлгохгүй байна. Зүгээр дээ. Зарим Паулын цаг ойлгоход үнэхээр хэцүү шүү. Гэхдээ санаа зовлохгүй би чамд юу гэдэг утгатай гэж тайлбарлаад өгье. Бид нэгүслэр болон илгээр аварсан гэхэд ямар утгатай вэ? Эхлээд аврагдсан гэдэг үгнээс эхлэе. Нэгэн бяцхан охин гадал аваад дэлгүүр очив. Энэ манай чимгээр гоё шүү. Өч би болоонаа газарч тавина. Чи авсан байдлынхаа мөнгийг өгөөгүй байна. Би төлсөн штэ. Чи төлөөгүй байна. Үгүй би төлсөн. Үгүй төлөөгүй байна. Төлсөн штэ би. Үгүй түүний зөв. Нөө тийм байна. Тэр авсан байдлынхаа мөнгийг төлсөн байна. Тэгэхээр байдлаа чухал зөв. Оо, би ойлголоо. Тэгэхээр түүний буруу биш юм байна. Тийм ээ. Түүний зөв юм байна. Тэр аврагдлаа. Тийм ээ, би аврагчлаа. Тэр охин буруу зүйл хийсэн юм шиг харагдсан боловч тэр тгэгээгүй байсан. Гэхдээ бодолдогч түүнийг зөв гэдгийг баталсан. Тэгэхээр тэр аврагсан тийм үү? Яг тийм. Харин нэгүсэл гэж юу вэ? Ямар утгатай гэж нэгүсэл гэх үг нь хүртэх шаардлагагүй сайн зүйлсийг илэрхийлдэг. Энэ ч бүр хэцүү болоод явчлаа штэ. Би ойлгохгүй хэвээрээ л байна. Таалал гэдэг нь сайхан сэтгэл гэсэн утгатай. Тэгэхээр нэгүсэл эсвэл хүртэх хэрэггүй таалал гэдэг нь авахгүй байлээ авсрал гэсэн үг. Оо, би хасааныхаа зөвлөгөөг дуулаагаад уусчихлаа. Үнэхээр сайн ажиллаа. Энд миний чамд өгөх гэсэн юм байна. Үүнийг авах юм бэ? Ураа! Энэ хүү бэлгийг авах нь зөв байсан уу? Тийм ээ, сайн зүйлийг хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд ямар байх юмсан бэ?
Чи ч үнэхээр гайхалтай ачгүй юм аа. Өвөө чамд дуртай зүйлээ авах гэж жаахан үгүй. Учир нь өвөө чамд зөндөө хайртай болохоор өгч байгаа шүү. Ваа, баярлалаа өвөө. Энэ удаад мөнгө өөрөө олсноо? Энэ удаад үгүй. Түүний авч ирсэн мөнгөнд бэлэн байсан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нэгөөсөн яг л энэ бэлэгтэй адилхан. Бурхан бидэнд өгсөн тэрэг зүйлийг нэгөөсөлдөг. Хаалын яриад байсан нэгөөсөл гэдэг нь юу юм бол? Мэдээж мөнгнөөс хамаагүй гайхалтай зүйл байгаа. Тэр нь бидний Бурхантай харилцах харилцаа юм. Харилцаа. Тийм ээ. Бурхантай харилцах үрдийн харилцаа гэж байгаа юм. Өнөөдөр маргааш бас ямар ч өдөр чамаагүй үрд мөнгөнд өргөсөн зовлонгүй тэр газарт амьдрах юм. Тэр гайхалтай сонсогдож байна шүү. Тийм байгаа биз? Бурхан бидэндээ өөр танд байхыг хүсдэг. Тэр гайхалтай зүйлээс холбоох зүйл нь Тэр нь юу юм бэ? тэр бол гэр нүгэл нь. Бидний Бурханаас холбоодог тэр зүйл нүгэл гэдгийг үргэлж санаарай. Энэ Бурхан бидний хоорондын харилцааг үздэг. Тиймээс бид зөв байхын тулд өөрсдөө буруугаас холбоох хэрэгтэй. Яа, юу ойлгосон бэ? Түдээ. Ойлгосноо? За тэгвэл ойлгосноо дараагийн хичээл дээр багштай ярьж өгөөрэй заяа. За одоо бүгдээрээ залбираад. Саний үгсэн бичлэгийн амьдрал дээр хэрэгжүүлдэг бас мундаг нэг үсгэлтэй хүмүүс байх нь туслаарай. Тэнийг Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Зөвхөн шабат юм. Зя. Таарэг дуучлаарай. Сүлжлэх үедээ хамтдаа. За, Дэвид номын 27 дугаар бүлгийн 28 дахь эшлэл байна. Дэвид номын 27 дугаар бүлгийн 28 дахь эшлэлдэр ийм хэлсэн байна. Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс эсвэл амьтнаас эсвэл өөрийн өмчийн талбайгаас эзэнд тусгаарласан аливаа зүйл нь сарагдах. Эсвэл золиодох ёсгүй. Зариулагдсан аливаа зүйл нь эзэнд хамгийн ариун юм гэж хэлсэн байна. За ахад уншия. Дэвид 27:28 дээр гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс эсвэл амьтнаас эсвэл өөрийн өмчийн талбайгаас эзэнд тусгаарласан аливаа зүйл нь сарагдах. Эсвэл золиодох ёсгүй. Зариулагдсан аливаа зүйл нь эзэнд хамгийн ариун юм.
Бүгдээрээ сайн байцгаана уу? сайн байна уу? За өнөөдөр пастор маань багнуур сум дээр ангелос хүүхдүүдэд чуг баяр мэдээгээр явсан учраас тэгээд би номнорлох тийм боломжийг олсон баяртай байна. Яагаад тэгвэл заяа энэ нэг ноц байгаа. Би уулын шабат өдөр өөрийнхөө хизээл Библийн талыг хичээл байсан ч гэсэн шабат өдөр тэрийг ингээд суудлахгүй байхгүй юу? Хичээл хичээн гэж бодоод өөрийнхөө хичээлийн талыг эсдэлээр уншчихгүй, бодохгүй. Гэхдээ миний дундын шалгалт заяа шалгуул тест. Тэгээд дундын тест нь номнол хийгээд тэрийг бичлэгээ хийгээд явуулах гинэ. Тэгээд би монголоор хийгээд явуулж болох уу багшаа гэж солонгос багш яа штэ. Та монголоор ойлгох уу гэсэн чинь ойлгохгүй чийсэн зүгээрээ солонгосоор бичээд өгөөд тэгээд бас номноос нь монголоор номнорлоод тэрийг бичлэгээ явуулж болно гинэ. Тийм учраас над хаан суусан хүмүүсээ намайг туслах хэрэгтэй танаад заяа. Одоо уршаа. Тэгэхээр би ингээд ийм тэнд ингээд унцгинөө, сонсцгинөө тэндээ анхаар тавиад тэгээд өөрийгөө яриаг үгээ мартвал миний оноо хасуулсан заяа. Тэгээд наашра намайг туслаад уршаа зөндөө болсон заяа штэ. Басан зайгүй гэдэг яа энэ авахсан сууж өгөөч. Эбэ надад нимбэ энэ сууж өгөөч. Тэгээд бас заяа. Саашгүй хичүүц гэсэн. Тэгээд нүрээ заяа. Тэгээд би намайг төвшрүүлээрээ. Тэггүй ойлгохгүй байна яа нэг би сандраа ингээд нүр чирэн сонин болж харна. Манай багш нь хараад энэ одоо юу номноос нь бол тэгээд хасаа харуу гэд тэгвэл би баалгаар нь заяа. Тийш намайг туслаач те ялангуяа та нар өөрийнхөө даалгавар хийж үзсэн тесттэй хүмүүс нь одоо тэгээ багш нь миний зовлонгоо сайн ойлгож байгаа гэж бодож байна. Тэгээд комменти санагдсан. Тий. Бачаа хичөө ойлгохгүй гэсэн гээ тэгээд дуурайраа заяа. Гойч. За тэгээд дахиад хэлчихсэн. Энэс яг таслаад явуулчихъя. Бичлэгээ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Шабат TV. За өнөөдөр Библиэр хамгийн сонирхолтой ноор хүрдэг тийм хэсэг гэж хүмүүс яриад байдаг заяа. Үнэн биш яриад байдаг Леви номнаас явуулнаа. Ягаад гэвэл миний одоо суулж байгаа нь Леви ном байхгүй юу? Тэгээд арахгүй тэнцээ сонгохоос өөр арахгүй байсан. За гэхдээ тэр чинь хүмүүс тэгэж тоохгүй энэ дандаа тахилын ширээ мэрээ ярьдаг юу яадаг ойлгохгүй өргөл ингээд гал гамаал би яасан бол тэгээ ингээд өнгөрдөг байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ ойлгохгүй хэцүү ном байна. Ингээд үүлцэн гэж бодоод нэг их уншдаггүй тоохгүй. Гэхдээ тэр нь хуллаа. Өөр майгүй сонирхолтой байхгүй юу? Та нар энэ монголоор яг юу очирсан байна уу мэдэхгүй. Google-аас би яаж үзсэн чинь юу гэлээ? Нөөцлөг номон гэж мэдгүй. Тэгж ярьдаггүй болоо. Нууцлаг юм. Нууцлаг ном. Болоо тэгж яриул аашгүй. Тэгээ би тийм төрлийн ном дээр багаас аяг дуртай байсан байхгүй юу. Тэгээд Асан Конан Дойл, Агата Кристи гэдэг тийм дээр үеийн тийм зохиолч нар бичсэн тийм ийм их хэмжээний номнуудыг би дандаа уншдаг байсан багтаа. Баг сургуулийн хүүхэд байхдаа тэгээд тэргээ дахин уншаад тэгээд тэнцээ харж иддэг нь дандаа юу гэнэ яг ингээд ихэвчлээрээ нэг хүн өөхөн заяа. Алхурсан. Тэгээд хин энэ хүнийг өөхөрсөн бэ гэдэг араа одоо тэрийг одоо олох гад хайх гад хүмүүсээс ингээ яриараа сонсоод өнөр чус мус нь яасч байгаа ингээ удсан уугүй юу те нөгөө тэрийг ингээ хайгаад олох гэж ингээ явах тийм арга марга ингээ тэр нь надад айгүй сонирхолтой санаад тэгээд би 10, 12, 13 настай дандаа
энэ хүн өгсөн. Яагаад өгсөн болоо муухай замтай байсан болоо их мөнгөтэй байсан байна. Тиймэрхүү юм дайгдуултай байсан. Амар сонирхолтой. Тэгээд уншаад байдаг. Тэгээд мөрдөгч детектив мөрдөгч мөн үү. Тэгээд би том болон мөрдөгч болмоор юм гэдэг санаатай заяа. Тэгээд детектив Конан гэдэг мөрдөгч Конан мэдгүй Монгол гардаг байсан болоо. Одоо гарч байна уу? Намайг багтаа баярлаа. За тэгээд мөрдөгч байв энэ хүн надаа ямар санаагаараа энэ усыг өгсөн болов. Энэ доктор ямар таны юм хийгээгүй болоо. Наамс зүйлс болно. Зүгээр чи өөрөө нэг шиг асуугач уугач. Тэгсээр би уунзаа юу. Нэг уугач эндээс энэ муу юм хийгээгүй юм зүг бистэй. Мөн бистэй те. Би идэх чадахгүй болов. Би мөрдөгчний амьдрал угаасаа юм ихгүй заяа. Тэгээд тийч амьдрна. Би зайгүй боддог байсан. Энэ хорог юм дээ. За тэгсэн чинь тиймэрхүү ном айгүй өдрөө болоо ингээд уншдаг байснаа. Ингээд сонирхолтой ч тийм дандаа нэг хүн өөхнө. Тэгээд тэр хүн хийн алцны ингээд би ингээд энэ юм байна да. Яг энэ хүний ихнэр нь яг алцсан. Тэгээд мөнгө олоход яг ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгээд дараа нь за сонирхгүй болсон. Тэгээд өөр төрөл за өөрөөх нь ингээд өөр зохиолчийн шинээр гарсан ингээд уншсан ч гэсэн за өмнө нь уншсан нөгөө юмтай баг оролцоо юм байна оо гэдгийг би сүлдээ ойлгосон байхгүй. Тэгээд 20 жилийн өмнөөс би одоо юу унших юм уншмаар байгаа штэ нэг сонирхолтой тийм хүн алсан. Тэгээд тэр хүмүүс яасан болоо гэсэн тийм ном байхгүй юу. Чи болоод би одоо тэгээ ямар ном уншиж байгаа гэж бодсон та нар. Библ амар олон гарч ирдээ. Дандаа өгсөн алдаг тэгээ ягаад тэндээ дуртай мэдхгүй хүүхдүүдээ намайг бити буруугаар ойлгоорой. Тэгээд шинээр төрсөн хүн чи их байдаг, маргатай хүмүүс чи их байдаг. Дахин амьдрал дээр амар сонирхтой те. Тэгээд би Библийн түүхийг ингээд одоо яг тийм юу нэ ноцлог ном уншдаг маягаар энэ яг яасан болов? Яа юу хийж байгаа болоо? Тэгээ энэ баримт нь юу вэ? Энийг одоо юу тайлбарлах гэж вэ гэдэг дээр айгу анхаар тавиад уншдаг болсон. Тэгсэн чинь маш гоё юм билээ. Тэгээ Библи дээр угаасаа хэрэггүй үсийг байхгүй. Тэгэхээр заримдаа за энэ одоо айгу юу яриад байгаа хиний хүү санаатай ямар ханаатай гэх тэгээд амар хитөө иврэчүүдийн нэр гарч ирээд тэгсэн чинь тиймэрхүү юм дотор бас бүхний ивэл нэгүслээ юу болсон гэдгийг мэдүүлж боломжтой тийм нэрний утгач юм уу те тиймэрхүү байдаг байхгүй анхаар тавьж үзвэл яг нөгөө мөрдөгч гэж бодоод өөрийгөө мөрдөгч гэж бодоод за юу нууцсан бэ гэж тийм сэтгэлээр харахаараа уншихаараа шал өөр ажилладаг амар сонирхолтой. За тэгвэл өнөөдөр нэг зүйлийг бид нар чуг юу гэнтэй to serve хийх монголоор ямарсан Библийн нэг хэсгийг бид нар ойлгох гэж мөрдөгчийн сэтгэлээр хайж үзчихтэй. За бүгдээрээ Леви номын 27-гийн 28-аас 29-ийг. Сая би 29-ийг хасаад 28-ыг уншаарай гэсэн баггүй юу? Өчигдөр нэг гарч байгаа. Айгу аимшигтай юм гарч ирж байна. Хин уншихгүй цанг дугаараа нэг уншаад өгөөч. Леви номын 27-гийн 28-аас 29. 28-аас 29. Аха. Хүн өөрт байгаа бүхэн болох хүн амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас эзэнт хориг болгосон аливаа зүйлээр зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл эзэнт ариунаас ариун юм а. Хүмүүсийн дундаас хориг болсон аливаа хүний үнийг төлөх ёсгүй. Бөгөөд тэр нь гарцаагүй үхэх ёстой. Би яагаад хайхаж вэ? Айгу сони юм гарч ирсэн те. Би уул нь 24-ийн вержнаар унших хаа гэж бодсон байхгүй юу.
Тэгээд тэрэндээ тааруулаад бийсэн чинь шууд 13-ын юугаар уншсан байна те. 24-ийн version уншиж өгөх хүн байна уу? Шаад өөрөөр бичсэн. 27-гийн За ингээд нэг version-а нэг төрлийн номоо уншаад ойлгохгүй байвал хажууд байгаа өөр хүний яриа бас сонсох хэрэгтэй байна шүү дээ. Нэг хүн өгсөн бол тэр хүн өгөхөөс өмнө юу хийсэн, хажууд байгаа хүн юу гэж ярих юм бас сонсох хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бид нар зөвхөн нэг библ биш Монгол тарч 2-3 төрлийн тийм version байдаг шүү дээ. Өөр төрлийн библ байдаг шүү дээ. Тэрийг бас ингээд харьцуулах ингээд унших хэрэгтэй. Ойлгохгүй байвал за 24-ийн 24 гэсэн үү би? 27-гийн 24 гэсэн. 14 оных нь гэж яриад. Одоо өмнөх хуучин 4 оны. Эзэн ч хүн өөртөө байгаа хүнээс эсвэл амьтнаас эсвэл өөрийн өмчийн талбайгаас эзэн тусгаарласан аливаа зүйл нь зарагдах эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйлс нь эзэнд хамгийн ариу юм. Хүмүүсийн дундаас тусгаарлагдсан байж болох нэг ч хүн золигдох ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй алуулах ёстой. Мөн. За энэ ч болохоор тусгаарласан хүн гэж байгаа тийм. Ямар хүн тусгаарласан хүн юм бэ? Тэгээд тусгаарласан хүн нь тэгээд алуулах ёстой гэдэг нь ямар сони юм ярьж байна тийм. Уул Левийн ном чинь дандаа тахилын талаар, мөргөлийн талаар ярьдаг байхгүй юу? Энэ тэгээд мөргөл юм уу? Бурхан тэгээд хүнийг галлаа тэгээд ингээд галлаар ингээд тэгээд шатаагаа тэгж өрөг гэж ярьж байгаа юм уу? Тэгж буруугаар ойлгодог хүмүүс их байдаг. Тэрнээс болж бурхан амар сони, ялангуяа хуучин гэрний бурхан амар сони гэдэг хүмүүс их байдаг. Би биш ээ. Би миний мэрэгчл угаас хуучин гэр байхгүй юу? Би тэгж бодохгүй шүү дээ багшаа. За ойлгож байна уу та нар нөгөө 13-ийн тэгээд 4 оныхаа харьцуулаад хоригдсан эсвэл тусгарсан хүн гэдэг ямар хүн бэ? Тэгвэл тийм ямар ч нэг учиртай байвал хүнийг тийг ааж болох гэж үү? Бурхан тийг хүнийг аалах гэж ярьж байгаа юм уу? Тушааж байгаа юм уу? Ямар сони юм бэ те? За тэгвэл нэг гадаад хүнээс асууж үзгүй англи библ дээр юу гэж хэлсэн болоо? Англи библ дээр ерөнхийдөө person devoted to destruction гэж байгаа байхгүй юу? Тэр нь ингээд усгахын тулд өргөдсөн хүн гэх юм уу? Мөн үү? Монголоор тэгж ярьж болох уу? Англиар оноо тэгсэн те IELTS 7 оноотой мөн үү? Чамун гинэ ашигтай. За ерөнхийдөө энэ библ дээр тэгдэг байгаа. За тэгвэл библ уул нь юугаар бичсэн бэлээ? Англиар бичсэн үү? Хамгийн түрүүнд иврээгээр бичсэн те иврээ хэлээрээ иврээгээр бол энийг юу гэж ярьдаг болоо харэм гэж ярьдаг харэм гэдэг. За харэм гэж тэгээ юу юм бэ? Тэгссэн заяа нөгөө тухайн үеийн библиас гадна бас харэм гэдэг байдаг байхгүй юу? Тийм ойлгоц харэм гэхээр өөрийнхөө бурхандаа өөртөө байгаа юмыг ингээ өргөдөг бүгдийг өргөдөг гэсэн утгатай болоод бас хүнийг бас шатгаад өргөдөг юм. Гэхдээ энэ ерөнхийдөө тийм тусгаарласан тийм утгаараа дэн юу гэж заяа дэн. Бурхны эсрэг таалны дайсан нарыг бүгдийг заавал шатаад биш ээ. Яа муухай үг юм хэлж байна. Тэгээд үлдэхгүйгээр байх ёстой гэсэн ойлгоц байхгүй юу? Тий. Тэр нь угаасаа тухайн үеийн тийм харэм гэдэг ойлгоц байдаг гинэ. Та нар нөгөө харэм гэж сонсч үзсэн үү? Харэм. Арабчуудын харэм. Харэм гэхээр нэг имитэгчүүд ингээд наад имитэгчүүд ингээд амьддаг. Тэр имитэгчүүд нь зэрэг хүмүүстэй ингээд уулзах чадахгүй болохгүй. Тэр имитэгчүүдийн амьддаг харэм гэдэг газар нь зөвхөн тэдний улсын хаан нь ордог газар. Харэм мэдэн бистэй те. Тэр чинь яг алтан үг байхгүй юу? Гэхдээ харэм ч өөр байгаа ч те. Гэхдээ тэрнээс гарсан үг. Яг алтан нэг үгээс гарсан үг. Тийм учраас тэр нь хаандаа зориулахад тусгарсан гэсэн утгатай харэм.
Тэгвэл Харин гэдэг нь бурхандаа зориулсан тусгаарсан гэсэн утгатай. За тэр одоо ойлгоцлоо. За тэгвэл Библи дээр өөр газар дээр бас энэ үг гарч ирдэггүй гэх ингээд би Харин гэж ингээд еврейгээр бичээд хайж үзлээ. За тэгсэн чинь угаасаа энэ мөрдөгч нарийн заяа хажуу айлын хүмүүсийн ингээд үжигдэр орой 10 цагаас юу хийсэн? Ингээд асуудаг байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр хажуу айлын хүн гэдэг нь за одоо тэгээд Библи дээр Харин гэж гарч ирдэг өөр ишлэл зөндөө байна. За хитэн ширэг гэдэг нь яг тодорхойлж чадаагүй болохоор би бас монголоор ойлгохгүй гайг байна. За тэгсэн чинь хамгийн Харин дундын хамгийн алдартай Харин нь юу вэ? Юу гэж бодож байна? Бид нар бүгдээ мэдж байгаа. Йошуа номын 7-гийн 1-дээр Йорихо чэйж гарч ирдэг. Йорихо чэйжийг Йорихо өгнө үү? Йорихо. Мэдгүй солонгосоор Йорихосон. Йорихосон гэх бурхан Йорихо чэйжийг бүх хүмүүсийг ингээ амилдуулах болохгүй гэж хэлсэн байгаа сте. Тэгээд тэр байсан ямар нэг мөнгө төгрөг, ард, эсвэл хувцс, тэгээд мал бүх юм бурхандаа зориулах гэсэн байгаа сте. Тэгээд амьд байгаа нь өхөрлөд тэгээд амь хамаагүй тийм алт юм уу тиймэрхүү юмуд нь бүгдийн зөвхөн бурхандаа тийм ариун ордон руу авчраарэ гэсэн байгаа. Тэгсэн чинь ганц хүн олон Израиль хүнээс ганц Аван гэдэг хүн нь тэрнээс энэ амар том айтай байгаа юм байна шүү дээ. Би нэг авмаар байна. Тэгээд амар гоё хувцас мэдгүй хувцас амар үнэтэй хувцас байна. Хандаач биш ээ. Амар урт юу. Кот. Борто. Амар гоё материалтай жоохон кашмир борто. За би энийг аавна уртаа. Тэгээд бас өөр юм бас нэмээд авсан. Тэгээд нууцаар тэрийг уулна бити аваарэ. Энд чинь Харин шүү. Бүгдийг бурхандаа өрг эсвэл аль хэрэгтэй шүү гэснээс ингээд нуугаад өөр авсан учраас тэгээд юу болсон? Бицаа өстэй. Ялагдсан. Тэ. Йорихо номны дэм дуусны ном. Йорихо чэйжийн дэм дуусны дараа ай чэйжтэй бас дэм байсан шүү дээ. Тэр жижигхэн ай чэйжтэй за энэ чинь айгу амарх юм байна уу? Хэдүүлээ очоод тэгээд байна гэж тэгээд болох гэж гэсэн чинь тэгээ ялгацсан тий. Тэгээд тэрний учир нь юу вэ гэж ингээд аим санаа зовоод бурханаас асуусан чинь бурхан та нарын дунд миний юмнаас Харинаас өөр авсан хүн байна. Тэр айгу том гимнүгэл. Тэгээд би дараагийн ялтыг өгч чадаагүй гэж бурхан тэгж яддаг. Тэр түүхэн бид нар бүгдээр мэдж байгаа. Тэр гарч ирдэг нь Харин байхгүй юу? За тэгвэл тэрнээс хойш бас олон төрлийн Харин байгаа та. Тэгвэл Библиэр гарч ирдэг Хариныг яг ингээд нийлүүлж ойлгож үзье гэвэл нэгдүгээр бурхан бүрэн зориулсан юм. Тийм учраас хүн өөрийнхөө юм гэж ингээд ярьж чадахгүй, авч болохгүй. За тэр нь тэгээд бурхан дэд эрэхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх тийм юм байхгүй юу? За хоёр дахь нь бурхны шийдгэлээр ингээд бүгдийг устгадаг тийм ажил. Тэгээд Харин болгосон тэр хүн юм уу амтэн юм уу бүгдийг устгах хэрэгтэй гэсэн. Энэ болохоор бурхан бол ариун гэсэн санаагаа бид нар зааж өгч байгаа. За та нар газрын самбарт дуртай хүн байна уу? Дуртай юу? Би ч гэсэн дуртай. Газрын самбараа ингээд жоохон шараад жоохон юу гин дагсыгээд тэгээд тийчээр амар гоё штэ би гэртээ тэгж чадахгүй те дээгүүр дээр ингээд тэгж хийснийг аваад иддэг л доо та нар бас тийм байна уу тэгсэн чинь зөө газрын самбар интгэрээ өгдөг хүмүүс байдаг мэдгүй тэг харсал аимштай харсал байгаа штэ те тэгээд бүх тийм хүмүүс нь тийм газрын самбарын хашилтай хүмүүс нь гээд ганц дээр одоо ороод ямар ч хамаагүй хоол идэж болох уу?
аюултай шүү дээ. Газар сам орсон уу? Бараг ороогүй жоохон орсон уу? Чи тэгээд би авч болохгүй, идэж болохгүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс болоо цэцгэрний ширэг идчихээ тэгээд яах нь вэ? Үгүй. Зүгээр үнэрдсэн ч гэсэн айгу аюултай болчихдаг гинэ. Шууд нэг хэдэн минутын дундор боломжтой. Өнөөдөр айгу болон өсөн талаар гарч ирж байгаа юм. Тэгэхээр хэрвээ хүүхэд нь тийм газрын самарын харшилтай байгаа гэж бодвол аав ээж нь газрын самараа идэх ихгүй яах вэ? Ихгүй шүү дээ. Хитээд байвал надаа авчих гэдэг шүү дээ. Чамд хажууд бас бараг байж болохгүй. Чи нэг гараарч хүрч болохгүй, үнэрч болохгүй. Шууд надаа хэлээд надаа үг гэхгүй байхгүй юу? Гэх байх та тийм. Тэгэхээс арахгүй шүү дээ тийм. Тэгэхээр би бодлоо. Хэнэм гэдэг нь бурхан хамаагүй их баяр гой зүйлс надаа аваад ир гэдэг биш. Та нар байвал хортой учраас, аюултай учраас надаа өрөг хийж байгаа юм байна. Тэ? Бид нарыг бурхан харшилтай гэж бодоод тэ газрын самараа бүтээн надаа авч гэдэг юм бэ гэж ойлгоцлоо. Ягаад тийм өөрөө газрын самараа дуртай идэх гэж аваад ир гэж байгаа биш шүү дээ аав чинь. Хүүхдээ аюултай учраас тэгдэг. Тийм учраас бид нар байгаа харамыг аваад ирээ. Наач минийх хизэж буцаад би авъя гэж хэлж болохгүй. Тэгээд тэгсэн учир нь аюултай хэрэггүй учраас бид нарт айгүй аюултай маш муу учраас. За тэгвэл одоо ихний эзэнд ямарсан бурхан ягаа хүн ч юм уу ямар нэг зүйл ингээд өөртөө зурсан бол устгах гэсэн учир нь ойлгоцлоо. Гэхдээ энэ уул нь дайснаа ингээд устгах хэрэг за ойлгож боломжтой тийм дайсан юм чинь бурханы эсрэг тал. Гэхдээ энэ эслэлийг сайн уншиж үзвэл эхэндээ 28 дээр 27-гийн 28 дээр нэг хүний гэрэл дотор гэж байгаа байхгүй юу? Гэрэн дотор чамд байгаа юмнаас нь гэж байгаа. Энэ чинь одоо дайсан биш шүү дээ тийм. Манай гэрэл дотор байгаа хэрэмиг би авнаа. Тэгээ тийм хүн байвал заавал аална гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр сонирн байгаа шүү дээ. Дайсан биш тийм. Ингээд унж байгаа газрын самар болохгүй жоо. Журлагч өнөөдөр газрын самар бурхандаа өрөг гэсэн. Тийм номноор хийсэн их нь болохгүй шүү. Эбэ чи тэгж ээжтэй ярил би аюултай болсон. Бид тэгээд яа сайн анхаартай сонсоорой. За Библиэрээ ерөн харин гэдэг нь дайны үед гарч ирдэг. Гэхдээ дайн ч гэсэн дайсан ч гэсэн бүгдийг устгах юм амьцаас хамахгүй юм. Одоо тэгээд тэгвэл нөгөө тийм билээ. Одоо дэлхийд дээр ингээд олон дайн байдаг шүү дээ. Оросчууд, Украинчууд айрын тэгээд харин юм бэ. Айчуудыг тэгээд ямар хүмүүсийг тэгээд устгах юм, ямар аймаар юм бэ те? Тэгж бодохоор. Тэгэхээр надаа миний амьдралдаа бас би ингээд угаасаа төрснөөс өмнөөс сүндээ явдаг байсан ч гэсэн өөрөө том болоод ингээд асуудалтай болсон байхгүй юу? Хүчин гэрэл дээр ерөн бүхний шийтгэлээр бүх хүмүүс устгаа гэх юм ямар хэцүү юм бэ? Ямар аймаар юм бэ те? Харин бурхан муу юм уу? Тэ тийм бодол надад ингэ байгаад байсан. Тэгээ пастортаа асуугаад, тэгээ ахлагчтаа асуугаад, ээж аваасаа асуугаад, багшидаа асуугаад тэгсэн ч гэсэн ингээд амархан ингээд хариу ингээд тэр үе тийм байх ёстой. За тэр чинь тийм сэтгэл хангалтгүй. Тэгээд өөрөө ч аягүй ингээд судлаад хичнээн зэтгийж ингээд яваад байсан байхгүй юу? Тэрийг бүхэн миний сэтгэлийг амарч өгөөч. Та өөрийнхөө төлөв тайварж өгөөч гэж аягүй их ингээд зайвардаг байсан. Тэгсэн чинь дараа тэгээд хэсгийн хугацааны дараа би ойлгосон зүйл байгаа. Миний ингээд гарсан дүгнэлт болохоор юм хучин гэрээний үед болохоор Есүс ирсэн байсан уу?
ирээгүй байсан байгаа шүү дээ. За Есүс Бурхан Есүсийг яагаад явуулах гэж байсан юм? Хүмүүсийн юм хэлээд. Тэгээ биднийг аврахын тулд. За тэгвэл Адамаас ингээд дараа ингээд Ноа, Адам, Ева, Ноа, Авраам, Якоб гэмтэй бүх юм одоо Бурхны амлалтыг итгээд нас бараад тэгээд амарч байгаа өгсөний дараа амарч байгаа хүмүүс юу ч мэдгүйгээр байгаа хүмүүсийг одоо дахин Бурхан өөрчлөхийн тулд тийм ерөнхийдөө бүх хүмүүсийг аврахын тулд заавал Есүс Израильчуудын дундор хүүхд болоод төрөх ёстой. Гарах хэрэгтэй, ирэх ёстой. Ойлгохгүй нэ. Тэгсэн чинь хэрвээ хүчин гэрээний үед хүмүүс Бурханаас хордоод Израильчууд Бурханыг мартаад тэгээд хайр үндэстэнтэй ингээд холёод тэгээд Израиль гэсэн тийм ариун хүмүүс байхгүй болсон гэж бодлоо. Тэгвэл Бурхан Есүсийг явуулсан хүнийг ордох уу? Энэ дэлхий дээр ордохгүй юу болох вэ? Бид нарт одоо найд оруулахгүй юм. Тэ? Тэгээд Бурхан бүх хүмүүсийг аврахын тулд Есүсийг илгээхийн тулд Есүсийг хүлээн авах тэгээд төрөх тийм аав ээжтэй байхын тулд тийм Бурханы ариун хүмүүсийг яг тэр хугацаа хүртэл хадгаахын тулд аюултай юм ингээд гаргах ингээ ялгаж байгаа байхгүй юу? Тэр нь тэгээд хэрэв бүр аюултай хүмүүсийг усгахгүй болохгүй гэх тийм байхгүй юу? Ойлгосон уу? Ойлгосон уу? Тэгсэн тэр хүмүүс тэгээ хөөрх юмтай тэгээд жоохон ингээ зан жижигэн гин нүгтэй байх нь тэгж ингээ шууд өвддөг гэж юу гэж бодож боломжтой. Би ч гэсэн тэгж бодсон байсан. Тэгээд дахиад Библийг ухаад дахиад тэгээ өөр юм бэ юу ч ойлгох уу гэл ингээд бас энэс асуугаад сураад тэгсэн чинь заяа. Авраам чинь анх Канаанд ирээд тэгээд Авраамын үр садан гэх юм уу те Якобын үр садан гэр бүл нь Египт рүү нүүсэн байгаа штэ. За тэгвэл Авраам Канаан газар дээр ирээд амьдралдаа өөрийнхөө тийм амьдралаараа Бурхны ингээд хүмүүстэй түрээсэн байхгүй юу? Амар алдагтай байсан юм Авраам. Тэгээд Канаанчууд бол Авраамын Бурхан бол үнэн Бурхан, айгу хүчтэй Бурхан, гоё Бурхан гэдгийг ойлгосон байсан уулна. Тэгсэн чинь Авраамын үр сад нь Египт рүү яваа. Тэгээд хэдийн жилийн дараа буцаад ирж байгаа вэ? 400 гаруй яг 400 биш гэсэн 400 гаруй жилийн дараа амар удаан Бурхан хүлээсэн байхгүй уулна. Яагаад тэгж хүлээсэн бэ гэхээр тэр хугацаанд Ханаанчууд өөрийнхөө гэм нүгэлтэй Бурханы өмнө авчраад Бурхан минь та чинь яг хамгийн сайн үнэн Бурхан мөн байж дээ гэж ингэж ирэхийг хүлээсэн. Тэгэхгүй угаасаа. Тэгээд бүр муухай болоод өөрсдөө бүр муухай хүмүүс нь өөрсдөө хамгийн хичүү ингэж зовдөг шүү дээ. Тэгээ муу ажил хийдэг хүн хажууд гэр бүлээ зовоод өөрийгөө зовоод те дандаа ингэ хараад хэлээд байвал тэр өөрөө ярьж байгаа өөрөө сонсож байгаа өөрийнхөө гэр бүл өөрөө нь хамгийн стресстэй байхгүй юу те дарамтдаг тийм маягаар тэгээд Бурхан энэ хүмүүсийн Ханаанчуудын 400 жилийн турш арилахгүй байгаа энэ муу гин нүгэл бүр ингэ муухай өмхий борж байгаа энэ гин нүгэлээс энэ хүмүүсийг бас чөлөөлөх хэрэгтэй юм байна. Одоо ингэ дуусгачихаа. Та нарын хичүү амьдралыг зөвхөн дуусгачихаа. Намаа ингэ хүлээн авах боломжийг зөндөө олон удаа өгсөн. Тэгээд тийм боломжийг өгөөсчээд үгүй таныг сонгохгүй гэсэн одоо хязгаар байгаа шүү дээ. Сонгохгүй байсараа за гэх юм болоо. Тэгээд яг устгахаас арахгүй болсон гэдгийг Библиэс бид нар ойлгож боломжтой. За тэгэхээр одоо асуухгүй болсон уу? Ойлгомжтой болсон уу? За тэгвэл гэхдээ нэг үйлснэ байгаа шүү дээ. Дайснаа одоо хариулсан тэгээд Бурхандаа шүтдэг биш харь шүтдэг
шүтдэг хүмүүсийг тэгээ хараймаараа ингээд өргөөрэй гэж ингээд бурхан тушаасан бол тэрийгээ дагаа хэвтэй гэдэг бид нар ойлгосон. Үстэй гэдгийг ойлгосон. Гэхдээ Леви ном дээр бол өөрийнхөө гэр бүл дотор бас гэж байгаа шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг Ибрайчууд дотор тэгээ гэр бүлийг алдчих байгаа юм ямар сони те. Юу чамлага хэрэгтэй вэ? За юу лээ? Цаасыг Леви. Гэхдээ би солонгос хэлж болохгүй. Леви ном Тоолсон номын дараагийн ном юу лээ? Дэдпул. Монголоор Дэдпул номын 13-ийн 12-аас 16 уншаад дугач монголоор Дэдпул номын 13-ийн 12-аас 16. За. Дэдпул 13-12-аас 16. Чиний бурхан эзнээс чамайг амьдруулахаар чамд өгөхгүй аль нэгэн хотод та нарын дундаас өөдгөө хэсэг хүмүүс гарч ирээд хотынхныгоо ураг татан явж та нарын мэддэггүй өөр бурхтаж зарагдъя гэж хэлхийг чи сонсвол чи түүнийг сайн ирж асууж сураглаад үнэхээр тийм жигшүүрт юм та нарын дунд гарсан байвал чи тэр хотын оршин суугчдыг эхний ирээд хяар цохон тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт эхний ирээд хөлдөгдөг. Бас тэндээс булааж авсан бүх зүйлээ хотын төв талбайд цуглуулан хураагаад тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ шатааж эзэн бурхандаа шатаад тахил болов. Тэр хот үүрд балгас болж дахин хизээж босхгүй. За, юу гэж та нарын дунд гэж ааш тий. Та нарын дунд гэдэг нь Израиль дундаас ч гэсэн бурханыг үгүйсцдэг. Тэгээд хайр шүтэнийг шүтдэг хүмүүс байвал тэд нар бас хэрэм болно гэсэн утгатай. Ойлгож байна уу? Тэг гэр бүлийн нэг юм байсан ч гэсэн тэгээ бурхны үгүйсцээд тэгээ бурхны өөрөө хаяад оромжлоо тэгээд явдаг хүмүүсийг тэгээд хүлэн зөвшөөрч болохгүй гэсэн утгатай байгаа шүү дээ тий. Ойлгож байна уу? Дайсан болов дээр хэрэм. Дайсан болов хэрэм. Шууд хэрэм болдог нь бас биш. Бурхны яг ингээд тушааснараа л болдог. Үе өөр байдаг. За яг тийш бүгдийн устгах ёстой хүмүүс бас байсан. Тэгээд бурхан тэрийг мэддэг байсан. За тэгсэн чинь одоо тэгээд ийм үгэн гэхдээ 27 дугаар бүлэг дээр яагаад гарч байгаа юм болоо? 27-гийн эхний хэсгээ тэгээ бас энэний дараагийн хэсгийг уншихаараа дандаа өргөлийн талаар гарч ирдэг байхгүй юу? Тэгээд тусгаарчлан тийм ямар нэг бурхандаа амлалтын өргөх үедээ ингэрээ гэл тиймэрхүү зарцын гарч ирдэг тийм бүлэг баггүй юу энэ чинь. Тэгээд бас дараагийн юм болохоор хамгийн төрсөн мал байдаг шүү дээ. Амтны дунд тэг хураг мураг хамгийн түрүүн гарч ирсэн төрсөн малын дээжийг бурхандаа өргөх ёстой гэж бас бичсэн байгаа. Тэгээ өргөлийн талаар. Тэгсний дараа хэрэм гарч ирдэг гинт. Тэгсний дараа 11-ийг нь бас ингэж өргөх ёстой гэж гардаг. Дандаа өргөлийн талаар тийм дундуур гинт тэгээд хэрэм бүхнийг ингээд өгөсдөг хүмүүс байвал бас ингээд өхөл алуулах хэрэгтэй гэж ингээд гинт гарч иж байгаа нь таны байхгүй юу тийм ойлгохгүй юу? Би өөрөө ойлгохгүй байсан. Тэгээ энийгээ сонгосон. Яагаад энэ энийг байгаад би болохоор хэрэм гэдэг мэдсэн байсан. Хүмүүс сурсан болохоор. Гэтэ яагаад энэ хэрэм гэж байгаа юм заавал ямар сони гэж ингээд бодоод энийгээ анхаарал тавьсан байхгүй юу? За тэгсэн чинь бас судалж нар нь энэ 27 дөрвийн бүлгийг аягүй сони яагаад ингэж байгаа нь мэддэггүй гинэ. Тэгээ 26 дээр уулна бүх юма дүгнээд Леви номод дүгнээд бурхан бол ариун бүхний өмнө бид нар ариун чивээр хүмүүс байх ёстой гэж ингэ дууссан. Тэгээ 27 юу юм бэ гэсэн чинь нэмэлт гэж байгаа байхгүй юу? Зарим судалж нар мэдгүй, зарим нь нэмэлт, зарим нь буруу бичсэн байгаа гэх тэгээ өөр үед хүмүүс нэмсэн мэсэн гэх тийм юм яриад байгаа байхгүй юу? Бид нар тэгж бодохгүй шүү дээ. Тэг байгаа бүх юм яг учиртай, утга учиртай гэж боддог. Тэгсэн чинь чугун сони байхгүй та нар бодлоо. Би ингээд би ч юм уу пастор нь ерөн номнолаа ярина.
Номдоо ингээд сайхан тусгаад бурхан бидний ивэл за бурхны хүмүүс бид нар ингэж ариунаараа амьдарчаа. Тэгсний дараа гинт бэжгараа манайха бэжгараа нэг юм нэмж өргөө сайн өргөрөө тэгээд тусгацлаа өргөл байх хэрэгтэй. Би одоо 27 бүлгийг ярьж байгаа шүү. Цэгнээс ирж байгаа биш шүү. Бидний буруугаар ойлгоорой. За тэгээд танаа гэр байна уу? Гэр байсангээ загаад тэгээд тусгацлаа өргөрөө. Тэгээд тэрэний толбаа байна уу? Тэргээ бас газар зараад өргөрөө. Тэгээ өргөл болохоорой. Тэгээд хүний галлаарэ. Тэгээд ариуны нэг нь өргөрөө. Гэвэл амар сайн юм байгаа шүү дээ. Юу яриад байгаа. Яагаад ингэж ярьдаа. За энийг яг бид нар сайн ойлгохын тулд за хамгийн сүүлд өнөөдөр жоохон юу хийн Библи судлал ийм маягаар байх ёстой гэдэг бас би үзүүлэх гэж байгаа. Тэгээд жоохон ноор үлдсэн магадгүй гэдэг. Сирэцгээ манайхаа танаа ширэхгүй байвал дараа тэгээд зурлаа өнөөдөр юу номнолсон бэ гэх юм. 11 өргөд хүн алт гисэн. Тэгвэл манай нөхөр намайг юу гэж бодчих. Тэгж болохгүй сте. Тэгээд ингэ нор хүрцэнчсэн гүрээгээр манайхаа. Ингэж. За яг ямар учиртай гэдэг бас ойлгомоор байгаа штэ. Тэг бүхэн яагаад ингэ сонин газарда сонин юм бичиж өгсөн байгаа юм. За тэгсэн чинь яг энэний өмнө 24 дугаар бүлэг дээрээ энэ уншихгүй ихтэй 10-аас 16 дээр нэг хүн өгсөн байна дахиад. Би ингээд ийл дуртай. Хүмүүс ингээд шинээрээ ингээд өгтیں۔ Тэгээд дахиж шинээрээ төртیں۔ Аюу сайн. Тэгээ 24 дээр энэ хүн яагаад өгсөн бэ гэсэн чинь ээж нь Израиль байсан. Аав нь Египт хүн байсан гинэ. Тэгсэн ч гэсэн аав нь бас цуг ирсэн үү эсвэл зүгээр ээж нь хүтээ ирсэн үү сайн мэдэхгүй л байна. Гэхдээ Израильчуудад цуг ингээд ирээд нийлээд Израильчуудын дундаа амьдардаг байсан. Тэгсэн чинь тэр хүнийг өөр Израиль хүнтэй ингээд маргаалтаа хоорондоо яриагараа Бурхны нэрийг доромжилсан байхгүй юу? Тэгсэн чинь тухайн үе Бурхны нэрийг доромжилсан гэдэгт маш том асуулт байсан учраас Бурхан минь энэ хүнийг бид нараа яах вэ? Яах ёстой гэж ингээд тусгаалсан байсан чинь Бурхан тэр хүнийг чулуулаад гэлөө явлаа. Ямарсан алуулах хэрэгтэй гэж хэлээд тэгээд алсан. Тэгээд тийм хүн тухайн үе ингээд байсан бол тэр чигээр амьдраад тэгээд үргэлжлээд Бурхныг доромжлаад Бурхан гэж юу юм гэж ингээд яриад байсан бол Израильчууд тэр чигээр нэрээ тийм байж шээ. Нэрээ сони юм байж. Эцэг бүх хүмүүс ингээд тийм бодолтой болчихсон. Дараа тэгээд Есүс дахин ирэх боломжгүй болцдог учраас арахгүй тэр хүн нь тэгээд харин маяг тэнцээ харин гэж бичээгүй дээ. Гэхдээ тийм болсон байхгүй юу? Тийм төг гарч ирсэн. Тэгсэн чинь за одоо ганц ишлэл уншчих. Тоолог номын 15-ийн 3-3-аас 31. Тоолог номын 15-ийн 3-аас 31. Яг тоолог ном чинь Левит номтой оролцоо үед бичсэн байхгүй юу? Угаасаа тэр газарт байх үед нь бичсэн ном. Талбай дээр, чүр дээр байх үед. За 15-ийн 3-аас 31-ийг уншаад өгөөч. Цангаар. Тоолог ном. Numbers. Харин санаатайгаар үлдэгч нь нутгийн уугуул хүнч бай эсвэл харийн хүнч бай тэр нь эзнийг доромжилж буй юм а. Тэр хүн ард олонныхоо дундаас таслагдах ёстой. Тэр хүн эзний үгийг басамжлан түүний тушаалыг зөрчсөн тул түүнийг бүр мөсөн таслах ёстой. Түүний гин буруу түүнд байх болно гэнэ. За энэ ч бас яг алтан санаа гарч ирдэг те. Энэ тэгээд Леви ном дээр ингээд нөгөө аав нь Египт хүн байсан. Тэр хүний түүхийг яг одоо дараа нь хэрвээ энэ хүн шиг ийм жишээ гарч ирвэл бас ийм яг алтанаар ингээд шийдэх хэрэгтэй байна гэж ингээд зарцсан болохоос юм байхгүй юу? Номног тоолог ном дээр Numbers байна. За ойлгож байна. За тэгсэн чинь тэнцээ юу гэж хэлсэн бэ? Бурхныг доромжилсан. Тэгээд тэр хүн бас Бурхныг торомжилсан бол тэр Бурхны үгийг
өгүүлсэнтэй алтан. Тэгээд Бурхны тушаалыг өгүүлсэнтэй алтан гэж байгаа байхгүй юу? Тушаал гэж гарч ирж байгаа. Тэгсэн чинь Леви номын 24-ийн 34 дээрээ бас энэ бүх юм нь Бурхны тушаалнууд гэж ингэ дуустдаг байхгүй юу? Тэгэхээр саяны харин мэрэн тэгээд бүх үргэл мөргөл нь ингэ тушаал юм аа гэж ингэ дуустдаг. Ингэж Леви номонд дуусна. Тэгэхээр энэ ч ягаад хэрэг гарч ирсэн бэ гэхээр энэ тушаал гэдэг нь еврейгээр мицва гэдэг үг байхгүй юу? Мицва. Тэгээ мицва гэдэг үг нь тэгвэл Библиэлд ямар учиртай юм бэ ингээ би хайж үзсэн. За тэгсэн чинь мицва гэдэг нь зөвхөн хууль биш заяа. Зөвхөн хууль биш. Яаж амьдрах вэ? Бурхны хүмүүс яаж амьдрах вэ? Ийм маягаар амьдраарэ гэсэн ингэж дагаад амьдрах ёстой гэсэн тийм бодит тийм жишээ болгодог. Тийм зарчим нар байсан. Тэгэхгүй тийм тушаал байсан. Тэгээд тэр чинь юу вэ? Бурхны хууль дагуу, Бурхны зарчим дагуу, тушаал дагуу амьдрдаг амьдрал нь Бурхантай холбоотой амьдрал байгаа шүү дээ. Бурхантай харилцдаг амьдрал. Тэ? Бурханаас ингээ холдоод хамаагүй амьдрдаг биш. Бурхантай ингээ анхаардаг, цуг амьдрдаг. За нэг үгээр тэргээ буцаад ярья. Дахиад өөрөөр ярих гэвэл Бурхныг хайрладаг. Бурхантай хайртай хүмүүсийг амьдралын зарчим байхгүй юу? Мицва гэдэг тушаалнууд. За тэгсэн чинь тэгвэл хоорондоо дээр гарч ирдэг бүх юм тэгвэл Бурхантай хайртай хүн болгон заавал ингээд мэдэх хэрэгтэй, шахах хэрэгтэй, сахих хэрэгтэй. Тийм зарчим нар юм аа гэдэг бид нар ойлгож боломжтой. Ингэж бүх нөхцөл нотлох баримтыг ингээд авсан юм чинь ингээд нийлүүлээд тэгвэл яг одоо дүгнэлтийг за 27 дээр гарч ирдэг дөрвөн төрлийн юмнууд байсан. Нэгдүгээр ямар нэг онцгой амралтын үргэл. За хүн ягаад онцгой амралт Бурханд өгдөө? Баярсан учраас. Бурхан намайг ингэж хайрлсан гэдэг мэдээд онцгой байдлаараа би амар баярлж байна. Тэгээ Ханнагийн хувьд би надад хүү өгсөнд баярлалаа Бурхан минь би миний хүү Бурхандаа өргөё гэж байгаа. Энэ бас тийм онцгой амналт байхгүй юу? Тэгээ Самуэль чинь Бурханы том хүн болсон те. Тэгээ тиймэрхүү. Тэгээ энэ заримдаа хандуу болсон, заримдаа тухайн үе болохоор хон болно. Тэгээд юу гэх юм ямаа авч ирдэг тиймэрхүү байсан байхгүй юу? Ямар ч энэ болохоор хүн Бурхандаа талархах үед өргөдөг өргөлийг талаараа гарч ирсэн. Тэгэхээр талархсан учраас Бурхандаа өргөё гэсэн учраас энэ Бурханых болсон те. За бид нар тэгэхээр талархдаг сэтгэлээрээ Бурхандаа сэтгэлээ өргөд амьдрах ёстой гэдгийг энэ цэнэс харж уламжтай. Бурханы хайртай гэсэн хүн болон Бурханд талархахгүй байж чадахгүй те. Бурхан намайг ингэж хайрладаг. Бүх юм өгсөн гэдгийг мэдж байгаа учраас дандаа талархтай сэтгэлтэй амьдраарэ гэж Бурхан сануулж өгч байгаа байхгүй. Бурхан тэгээд талархсан уу? Амин. Амин. Окей. Талархсан уу? Мөнгө гэж байгаа биш шүү. Яг талархсан сэтгэлээрээ тэгээд өргөл өргөж болно. Гэхдээ Бурхандаа мөнгө хэрэгтэй учраас авъя гэж байгаа юм биш. Бидний сэтгэлийг илэрх хийхин тулд өргөж боломжтой гэдгийг мэдүүлж байгаа байхгүй юу? Гэхдээ бас амархан мөнгө өргөн гэж өргөл өгөн гэж амарч хэрэггүй шүү. Бас тэгж бичсэн байгаа санаа зовж байгаа Бурхан бид нарыг нэг ингэ сэтгэл хөрөөд за бүгдийн зараад өгье. Тэгсний дараа би хаана амьдрах вэ нэрэ? Тэгс бодлоо баалгаж тээ. Тийм болж болохгүй манайхаа хүүхдүүдээ. Тийм байх хэрэггүй. Сэтгэлээр би хангаална. Гэхдээ чиний сэтгэлийг илэрэх хийх боломжтой хэсгийг надад өргөж боломжтой гэж ингэ таймаж өгч байгаа. Тийм хөл байхгүй юу? За тэгсэн чинь за эхэндээ тэгвэл бид нар талархахаар дараа тийм сэтгэлээр амьдрах ёстой. Хоёр дахь нь за малын дээж гэж би монгол маягаар хэлсэн ойлгож байна уу? Тэ огон тийм амтэн тэд нарыг Бурхандаа өргөх ёстой байсан тухайн үеийн тийм юу гин тас маягийн тэ сүмийн тас маягийн тийм юм байсан. За одоо ч тийм сэтгэлтэй бид нар амьдрах ёстой. Тэрэнд юу гэсэн үг гэхээр
дээгүр өнгөр баяр байгаа штэ. Эстэс гарах үед дээгүр өнгөрийн баярын үед эстийн бүх угаан тийм амтан нь өгсөн. Гэхдээ бүхний хамгаалж өгсөн Израильчуудын угаан тийм амтнууд нь амьд байсан байгаа. Тэрийгэ бурхан бодож байгаа байхгүй сануулж байгаа. Тэгэхээр тэрний хоорондоо ингээд өргөл хандуу өрг учир нь дээгүүрийн өнгөрийн баярын үед бурхан бид нарыг аврагсан гэж бурхан бол бидний аврагч эзэн гэдгийг санаарэ гэж. Тэгээ ихэндээ юу вэ? Эхнийх нь талархал. За хоёр дахь нь тийм. Бурхан бол бидний аврагч эзэн. За энийг банк санаарэ гэж шинжээ. За гурав дахь нь тэгээд харин гарч ирж байгаа байхгүй юу? Хэрэмээ бид нар одоо үеийн бид нарын харцгээрээ яаж ингэ ойлгох хэрэгтэй вэ? Энд чи хэрэмээрээ бурханд өргөн байна уу? Оо эбэ унцаагаа биш. Эбэга гэж. Цэцтэй бид тамжуулаарай. Яна би энийг лайваар явж байгаа шүү. Эдийг өөрөөр ойлгоорой. Тэгж болохгүй шүү гэсэн буруу жишээ тий. Тэгээд бид нар хэрэмээ яаж юу ч ойлгохгүй. Энэ бас бид нар одоогийн бид нар амьдарч бас чухал байхгүй юу? Тий? Чухал учраас бичсэн байгаа шүү дээ. Юу юм болоо? За. Танарын гэрийн дунд хэрэм гэсэн шүү дээ. Тэгэхээр усаа хүмүүс рүү харах хэрэггүй. Хажууд байгаа хүн энэ хүн бурханаас холдож байгаа юм байна. Энэ хүн сүндээ ирээг уулзсан одоо сарын дараа иж байгаа юм байна. Ийм бодолтой байх хэрэггүй. Өөрийн гэрта, өөрийн сэтгэл дотор юу байна? За надаа байж боломжгүй, надаа хортой зүйл үлдсэн юм байна уу? Хуучин миний муухай зан аштай, тийм аштай зан. За юу гэж хэлэх вэ? Зан ашиг. Тэгээд муухай тийм өөрийгөө өхөл рүү авч явдаг, бурханаас холдуулдаг муухай журшил. Тэг өөрийнхөө эрүүл мэндийг ингээд дампуурдаг гэж хэлж болов. Сүрдэг тийм муу журшил юм уу те. Тэг хүүхэд манай хэрвээ миний охтууд нь би одоо чоколадаас өөрөө мэдэхгүй. Миний хамгийн дуртай чоколад гэвэл би тэгэрээ их үү. Тэгээд хэдэн өдрөөр амар өвдөн штэ тий. Тэгээд нассаа чоколад идээд амьдрын гэж байх уу? Болохгүй штэ тий. Тэгсэн тэгээд үгүй болохгүй. Аваад ирвэ ийм болсон тий. Тийм учраас надтай байгаа муу юм бурхан тэрийгэ минийх гэсэн, бурхных гэсэн. Надаа өрөг гэсэн. За Хэрэм гарч ирсний дараа хамгийн сүүлд нь 11 бас гарч ирдэг. 11 болохоор юу вэ? Бурхан бол миний бүтээц эзэн гэдгийг зөвшөөрж байгаа шүү дээ. Надад байгаа бүх юм 100% таних мөн. Гэхдээ би жоохон ашигчаа. Та жоохон 10% аваа. Энэ одоо миний сэтгэлийн тийм бүгдийг таних гэдгийг мэдж байгаа гэсэн тийм илэрхийлэхийн тулд 10% өргөе. Бусад 90% биш болох шүү дээ. 90% би гарсан гэж гэсэн сэтгэлийг одоо бид нар ингэ сануулж байгаа шүү дээ 10% тий. Тэгэхээр бурхан бол бүтээц эзэн, миний бүтээц эзэн гэдэг байнга ингэ санаад амьдраарэ гэснээр эзэн бичсэн байна. За тэгвэл энэс хамгийн хичүүн юу юм бэ? Талархлаа сэтгэлээр амьдрах хичүү байна уу? За чадна тий. Тэгээд бурхан бол миний аврагч гэснийг мартахгүй шүү дээ. Намайг зовлонгоос авардаг, хизүү байдлаас намайг тайван болгож өгдөг. Тэгээд гим нүгэлээс намайг чөлөөлсөн аварч эзэн гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгээд 11-ийн өргөнгээ та бол миний бүтээц эзэн гэдгийг зөвшөөрж байгаа нь тийм хичээж үед биш. Чадна. Зүгээр ингээ өргөх болоо шүү дээ өөр. Гэхдээ энэс хамгийн хичүүн хэрэм байхгүй юу? Настай байгаа юмнаас муу юм. Надад гоё юм биш. Энэ бодлоо эхний 1, 2, 4 дахь зүйл нь дандаа угаасаа бурхны өвснийг бурхандаа буцааж ингээд хэндүү болгоод сэтгэлээ үүжүүлдэг бид нар. Гэтэ ганц угаасаа минийх байсан юм байгаа. Миний муухай зан ашиг.
Энэ бурханлах биш. Миний өөрийнх юм. Гэхдээ энийгээ бурхан надаа өгөө. Наа чинь чинийх биш одоо минийх болох гэж. Наа чинь хэрэг чамд хизээч байж боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар муу замгаар ингээд хажууд байгаа ус юм ятгатай юм бэ энэ үг гэсэн сэтгэлтэй дивазын руу явах юм уу? Болохгүй байхгүй. Болохгүй. Тийм учраас Бурхны өмнө ариун байхын тулд өөрийнхөө сэтгэлийг дотор үлдсэн харин байвал энэ цаг үед бид нар Бурханд өргөх ёстой. Гэтэ энэ амархан биш. Гэхдээ надад байгаа тэр муу юмнаас өөр Бурханд өргөх юм байхгүй надад угаасаа. Тэгээ байгаа юмыг Бурханд өргөе. Тэгээ Бурхан тэрийг хүлээн авна гэсэн. Лом намын 12-ийн 1 дээр бол за би монголоор энийг сайн орж чадахгүй. Та нарын бие Бурхны баярдаг ариун амьд өргөл болгоорой гэсэн. Болов уу? Ойлгож байна уу? Ийм маягаар яг ингэж бичээгүй дээ. Би өөрөө солонгосоор бичсэн одоо ярьж байгаа л да. Тэгээд бас Колоссын номын 3:5 дээр Колоссын номын 3:5 дээр Колоссын за 3:5 дээр газар дээр байдаг бие махыг алаарай. Тэгэж бичээгүй баха. Миний мэддэг үгээр нь тэгэж ойлгож байгаа юм шүү дээ манай савны өнөөдөр сонсон юм ярьчлаа гэж хүмүүстэй би тийж харж байгаа. Миний мэддэг монгол хэлээр тавих гал юм болж байна. За ягаад ч бид нар уурн баптизм хийх үед хуучин өөрийнхөө муухай зам чанар муухай зуршил бүх юмаа ингээд өгсөн байх ёстой байсан. Гэхдээ цатаагүй ингээ үлдсэн хариам нь Бурхандаа ингээд өргөх цатаагүй хариам нь одоо урт ингээд бариад яваад байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь асуултны гол болоод бид нарыг Бурханаас хортуулдаг одоо уртэр. За би нэг ганц хоёр Эленайтын бичээс уншиж үгүй. Гэхдээ солонгосоор байгаа нь би AI-аар орчуулсан байгаа. Тэгээд би сайн уншиж чадна уу? Сайн сонсоорой. За ингээд дуусгая хамгийн сүүлийн хэсэг. За Кристин нэрийг хүлээн авсан хүмүүс ариусаагүй. Ариун бус хүмүүс маш олон байдаг. Ойлгож байна уу? За. Тэд баптизм хүрсэн боловч амьд байхдаа оршуулгдсан. Амьд байхдаа оршуулгдсан. Үхгүйгээрээ зүгээр оршуулсан. Ямар амар юм бэ те. Тэгээд тийчээс намайг гаргаач яа би үхээгүй. Намайг гаргаач ингэж миний сэтгэл дотор танаар сэтгэл дотор бид нар сэтгэл дотор намайг гаргаач чи угаасаа муухай замтай чи одоо уур гарах ёстой ингэ гарч ирдэг байхгүй юу. Үхээгүй ингэ оршуулсан болохоор. За тэдний өөрсдийн бие үхээгүй учраас тэд Крист доторх амьдралд сэргэж болсоогүй гэж бичсэн байна. За тэгээд дахин нэг юм. За эзэн чиний зүрхийг өөр додноос шинжин байна. Нэг хүн гарч ирээд энийг уншаад өгнө. Гэс харж уншаад өгнө. Ямар ч юм бэ? Та нар мундаг юм аа. Энэ хэцүү монгол хэлэд өдөр болгон уншаад яа чадвартай юм аа. Энэ хэсэг. Эзэн чиний зүрхийг ойр дотноос шинжин дэлхийн бодлыг хөөж гаргахыг хүсдэг. Өөрийн бие үхэж бурханд зориулсан амьдраа. Тэгвэл чи дэлхийн гэрэл болсон хүмүүсийн тоонд батах болно. Амен. Баярлалаа. Хойдор эзлэл 690 гэдэг тийм пэйжтэй байгаа юм байна. За ганц яриад дуус. За одоо ингээд дүгнэлт гэдэг байгаа. За ингээд дуусгах саний байж тээ. Тэгээд дүгнэлт чинь. За сайн нөгөө газрын самарын алертэй хашигтай хүн ярьсан байгаа штэ. Хэрвээ тэр хүн
би үнхээр гажрын самар идмээр гэд хагас ширэг нэг цэцгэн хагас ширэг нэг амсдах уу хэрэн ич болох уу болохгүй үхий штэ нөө Korean Air онгоц байгаа штэ Санхан басын Korean Air дээр үед бараг 10 гаруй жилийн өмнө ерөнхийдөө би Монгол ирэхдээ тэрийг ингээд суугаад ирэхээрээ дандаа газрын самар өгдөг байсан байхгүй юу гэхээр нэг газрын самарын үдтэй ингээд тэр амар амттай одоо үхэ барьцаа тэгээ би ингээд харамсав яагаад өгөхгүй байгаа юм болоо гэж бодсон чинь юм гинэ хүмүүсийн дунд ийм хашилтай хүн байж магадaltaй байгаа шүү дээ мэдгүй байгаа шүү дээ тэгсэн чинь өөрөө идэхгүй ч гэсэн хажууд байгаа хүн нь тэр нөгөө алаштай хүн нь хашилтай хүн нь хашилтай хүн нь хажууд байгаа хүн нь газрын самараа идээд байвал тэрний үнэр нь бас энэ хүнийг аюултай оруулдаг гинэ. Энэс тийм их аюултай гинэ. Тийм учраас одоо Korean Air миний дүүтэй байсан нөгөө жижигэн дээр ингээд байсан тийм газрын самараа ухаад байсан хааж авдгийг баг тэрийг ороод идмээр. За тэр чаах уу. Бурхан бид нартай бити тэгээ надаа муухай зантай бити амьдраа. Бити надаас хоолох гэж ингээд хязгаардаг учир нь бид нарыг амир тохин тул өхөлгүйгээр те амьд бай хангаахын тулд те бид нарыг хангаахын тулд тийм учраас бид нар бид жоохон идэж гэж болохгүй штэ тэгэхээр жоохон шабад өдөр өөр ажил хийгээд идэж гэж болохгүй жоохон өөрөө хүчтэй жоохон яг л тийм муу сая муу идэмт өнөдөр амс байж болохгүй өнөрлөд шууд өхөн гэж байгаа чинь манайхаа Тэ хэрэм бүгдийн бурхных за бурхандаа миний мох занцаа мохаа тэр бүх зуршил тэгээд habit зуршил бурхнаас ингээд хоол байх гэж байдаг амархан хооллох гэж байдаг сэтгэл бүгдийн бурхан таних та авч яваарэ гэж өнөөдрөөс залбирчаа тэгээд бидний амьдралд нэг сэрэгний харин гэсэн нэг сэрэгний газрын самаадсан үлдэхгүйгээр бүгдийн бурхандаа үргье. Тэгээд шин сэтгэлээр бүхний бүтээж өгсөн шин амьдралаар шин сэтгэлээр амьдрцгээе. Тэр гэхдээ 1 секунд болдог зүйл нь биш мэд байгаа манайхаа тий. Дахиад нөгөө газрын самаар идмээр байвал бурхан минь намайг хамгаалж бурхан минь Есүсээ гэж дуудаад энэ муу зан чанаас муу юмас намайг хотоолоод өгөөч гэж залбирангээ өөрийгөө бурхны дотор аюулгүйгээр хамгаалдаг манай баяр харисмын бүх гишүүд болохыг хүсэж байна. За ингээд дуусгая. Матан дүүч дүүргий. Матан дүүч гараад ирээ. Хотоо баярлалаа. Yeah.
аваарай. Хэрэн болгоод өглөх ёстой байсан хүн нь би байсан байна. Би өөрийнхөө замаар, өөрийнхөө бодолоор амьдрахыг хүсэхгүй байна. Гэхдээ дахин хүчиг мохоо зам гарч ирээ. Танаас холддог мохоо хэрэнүүд нь дахин гарч ирдэг. Хан минь бид нарыг уучлаарай. Бид нарт үлдсэн байгаа бүх хэрэмийг, бүх газрын самарыг та бүгдийн өөртөө аваарай. Надад нэг сэрэгч үлдэхгүй байсан тул та хамт байж өгөөч. Өнөөдөр сонсон номнолыг мартахгүйгээр амьдралдаа өдрөө болгон бурхантай цуг амьдрдаг. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө зам чанараар шийдэхгүй, амьдрахгүй танд зориулаад таны өссөн бодол санаагаар амьдрдаг манай баян өрсмийн бүх гişтүүд болгож өгөөч. Таны дотор талхалтай, баярсан сэтгэлтэй, таны хамгийн түрүүн боддог сэтгэлтэй, миний дотор байдаг бүх муухай юм танд өргөдөг сэтгэлтэй байнга хамтан цуг амьдрахыг та туслаач өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. За бүгдээ хамтдаа усан хаалтын хаалт уулзцгаая. Бүгдээрээ бие биендээ шабатын минь түргээд